За сайн байцгаана уу? Өнөөдрийн манай подкастын зочноор төрийн сойрхолт инженер Намхан Нацаг нэм оролцож байна. За танд энэ өдрийн минь төргий. Өнөөдрийн төргий. За таныг одоо инженер хүмүүртлөө одоо энэ нийгмийн тогтолцооны талаар монголчууд энэ 30 хэдэн жил ардчлал гэдэг юмар яваад өнөөдөр бүгд л энэ тогтолцоо нэг л биш ээ, өөрчлөх ёстой, үндсэн хуулиа өөрчлөх ёстой, системээ өөрчлөх ёстой гэж ярьдаг. Гэхдээ яг яаж гэхээр тэр болгон гаргалгаа байдгүй л дээ. Тэгэхээр таны хувьд одоо яг хамгийн чухал гаргалгаа юунд байна гэж үздэг? Зүгээр яг шулуухан хэлэхэд энэ хороогийн хамгийн тэнэг хүмүүс манай үндсэн хуулийг хийсэн гэж би ойлгосон. Би нэг л бүх талаар нь батлана. Яг тэгэхээр энэ эрүүгийн хуулийн одоо зохиодог тийм байцаагч нар эрүүгийн цагдаа нар хийсэн юм шиг надад санагдаг. Диалектикийн хууль философоор ажилдаг нэг машин шүү дээ. Улс төрийн тогтолцоо байхгүй. Улс төрийн машиныг эрүүгийн хууль шиг бодоод хийцэн. Чи тэг инг гэдэг нэг хүзэрхийллийн шин чанартай үүргээр ингэ хийцэн байгаа байхгүй. Гэтэл тийм биш. Энэ нь болохоор хүний шунал гэдэг байглаас заяасан характер шүү дээ. Одоо тэр хизээч хусгаж арилахгүй. За Улаанбаатарын барилга ингээ автоматар ингээ ургаж байгаа шиг те энэ нийгмийн үзэгдэлч автоматар ургадаг. Нэг бол автоматар авилга арилдаг, нэг бол автоматар үүсдэг. Тэнд хэн байхаас үл хамааран. Тэрнээс ч одоо энэ тэнгүүдийн бичснэр одоо за чи өстой эх оронтой хайр тогроо чи энийг хянаарай гэж нэг юм хүсэж шүү дээ. Тэгэхээр энэ тэнгүүдийн хүслээр хөгждөггүй байхгүй нэг. Тэр нь одоо үндсэн хууль. Ер нь үндсэн хууль гэж нэрлэдэггүй шүү дээ бусад газар. Энэ чинь улс төрийн тогтолцоо, систем одоогоо зөвхөн нэг машин л гэж бодчих. Тэгэхээр энэ тоглоомын машиныг бид нэр тэр гурван улс төрийн субъектыг ашиглаа янз бүрийн загвараар хийж болдог. Тэгээ манайх буруу хийцэн л байхгүй. Одоо зүгээр хар ухаанаар машин хийх юм бол юу гэдэг нэг араагүй машин хийчихээ хаацлал байгаа байхгүй. Тэгэл ерөөсө 30 жил чинь ерөөсө юу ч хийсэнгүй. Хулгай хийхээс өөр юм байхгүй. Тэгэхээр энэ хулгай хийсэн хүмүүс бол энэ тэнгүүдийн үр хөвгтүүд байхгүй. Энэ хулгай хийсэн сайд дарга нар буруут нь биш. Эднэрийг ингэж хэлмэгдүүлж энэ буруу машинд орж ингэж махалсан одоо тэр нэг хүн тамлагч бол энэ нөгөө тэнэг хүмүүсийн олонлог байгаа. Энэ үндсэн хуулийг анханасаа хийсэн тэнгүүд байгаа. Та одоо тэнгүүд гэдэг одоо тэр үед л Монголын арай л одоо сэхэттэй боловсралтай гэгдэж байсан нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь л нийлж одоо тэр үндсэн хуулийг хийжсэн байх л та. Одоо тэрийг яаж батлах юм та одоо тэнгүүд хийсэн? Яг ер нь бүхэл юм тийм байгаа шүү дээ. Одоо жишээлбэл зөв цахилгаан станцаар ингээ ярихад те манай цахилгаан одоо бид нар чинь цахилгаан станцыг хэрэглэгч байсан, ашиглалт хийжсэн болохоос турбин генератор Монголд үйлдвэрлэдэг шүү. Тэгэхээр тэр турбины одоо статор ороторын хоорондох зайнаас хамаарч тэр реактив чадлыг ихсгэж багасгаж хэмжээг тодорхойлдог. Энэ характер хинч мэдэхгүйтэй адилхан. Яг энэ үндсэн хуулийн энэ характерын зүй тогтолт диалектикийн ямар хуулиар энэ гурван хуулийг болгон мэдээш байна Монгол философчид. Энэ гурван хуулиар яаж энэ үндсэн хуулийн систем энэ тоглоом хийсэн гэдгийг хийсэн хүн байхгүй болохоор мэдэхгүй байхгүй. Тэгээ энийг гарцыг хэн хийсэн? Талигч зориг хэлсэн байхгүй арчлаараа цаа. Тэгээ бид нар мэдэхгүй. Мэдхийн тулд бид нар Англид очоод тэнд үхээд төрөөд тэгээд тэнд нь ингээд сурж ирнэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би шууд тэр үед ингээд улс төрийг хаяал Англид очиж ажиллаад тэрийг ингээд яг практик дээр ажиллаж байгаа хараад сураад тэгэхэд капиталист нийгмийн сайн муу талыг сураад улс төрийн системийг энэ математик загварчлалын аргаар загварчилдаг тийм юм дээр ажиллаж үзсэн. Энэ ер нь ингээл урган судал одоо цахилгаан станц энэ бүх юм тэр автомат тохируулгын онол ажилт юм байна. Тэр юмар ингээ загварчилж болдог, өдөрж болдог. Одоо миний ТЭЦ 2 дээр ажиллаж байгаа турбин генераторыг өдөрж байгаа наан төхөөрөмж бол яг л тэр автомат тохируулгын онолоор ажилдаг. Тэр стабилизатороор ажилдаг. Тэгэхээр тэр одоо ингээд нэг юм одоо симулятор стабилизатор байлаа л да оролтгой гаралт байна заа. Тэгэхээр улс төрийн системд ингээ аяга олон оролт байна. Сайд дарга нар ерөнхий сайд те. Тэнгууд тэрийг ингээ техшинцгтийн импульсээр орлуулдаг байхгүй симуляц хийгээд байгаа. Тэгэхээр би гайхаа энэ ч одоо юу гэсэн юм гэхээр хэрвээ энэ оролтууд нь энэ субъектууд нь шүү дээ. Эднэр нь хулгайч үйл яах юм гэдэг симуляц байхгүй. Тэгвэл би хэвлэхгүй. Тэгвэл энийг фазын 180 градусаар зөрүүлээд эн чинь ингээ баланслагдах юм байна шүү. Тэгэхээр энэ чиний хүслээр болохгүй гэж байгаа байхгүй.
энэний worst case нэгэд одоо хамгийн муу тохиолдолд эдгээр гуруула давхцаад бид нар 3 төрийн өндөрлөгтөө бол энэ авилга 3 дахин ихснэ гэдэг хамгийн муу тохиолдлоор тэрийг симуляц хийд юм байна. Тэгээд тэгсэн чинь манай энэ нөгөө тэнгүүд юу гэж өнцөөлөөсөн гэхээр энэ 3 нөгөө фазаараа ингээ одоо 120 градусын зэрэгтэйгээ бие бинийгээ баланслал заахаа ингээд ад жаргалтай нейтралны байна гэдэг имийг хүчнэд байгаа байхгүй. Уучлаарай энэ тэдний хэлснээр явдаг энэ 3 субъект чинь өөрийнх нь шунлаар л явна. Тэгэхээр энэ диалект хөл бол үнэхээр агуу байхгүй. Энийг ашиглаад бид нар үндсэн хуулиа зохиогоод ирээдүйд юу гарахыг шууд хэлж болно. Манай үндсэн хуулийг харах юм бол ерөөсөө энэ иргэний дайн болно, энэ хулгай энэ төрийн 3 өндөрлөг нь эх орноо зарна. Энэ бүх юм шууд ил тод харагддаг. Одоо тухайлбал ямар заалтан дээр та үндэслэж энэ одоо харагдаж байна. Тухайлбал одоо энэ заалтыг ингээ харахаар ирээдүйд ийм үйл дагавар эхний мөрөн дээр л байгаа шүү дээ. Ерөөсө бүх эрх мэдэл одоо энэ их хурл байна гэж байгаа байхгүй. Популист танхим. За тэгвэл уучлаарай энэ чинь 3 танхимын 3 өөр характертай юмны баланс эрх мэдлийн хойрол байд юм энэ тэр үндсэн хууль гэдэг чинь. Ерөөсө хүн төрөлхтөө 3хан хаус явсан. 3 танхим л болсон. Нэг нь болохоор тэр борчуудын танхим манай энэ тэнгүүдийн яриад байгаа их хурл нөхгүй. Нөгөөх нь ил орд буюу тэр ихтгэлт баян лордуудын танхим ил орд. Нөгөөх нь хаан засаглал тэр шүүх танхим. Энэ 3 танхимын эрх мэдлийг тэгш хойрлцаад тэгэл хайчгаар энэ 3 үүр гэж байдгүй. Тэгэхээр энэ 3 ингээ автоматар ингээ амьд үлдэхийн тулд ингээ хоорондоо зодлохоор авилга нь байхгүй болчихдог. Ийм сайн юм. Яг тэгэхээр энэ 3 гуруула өөр характертай байхгүй. Одоо популист танхим өөр характер гэдэг нь юм гэхээр нэг нь сонголт авах нөгөөт нь сонгуулгүй байх хэвээр. Гэтэл энэ чинь ингээд ер нь Платон хэлсэн байгаа хүмүүс яг нэг хонь сөрөг шиг ингээд нэг нь яма хаашаа явна те бойны яма хаашаа явна дагдсан юм байна. Ерөөсөө энэ хүн төрлөخت ингээд олон мянган жилээр 2400 жилийн өмнө Грек апийн бас ингээд дампуурчсан. Яг тэгэхээр яг нэг үед ингээ хүн болгон ингээл сонгуулгүй л бол бүх юм болохгүй. Бүх юм сонгуул гэл тэгэл ерөөсө хааныгаа хүртэл сонгуулаар гаргаал ингээл бүгдээрээ популист характертай болцгоор тэгэл дампуурчт юм байна. Тэгэхээр энэ 3 танхим маань 3 өөр характертай байж эсрэг тесргийн диалектикийн хөлөөр бие биений хяндаг юм байна. Ижлэгэн болцгоор хянч чадахгүй даган баясаад ингээ дэлбэрч байгаа байхгүй. Одоо сонгуулгүй нэг нь сонгуулгүй байх хэрэгтэй гэж байна. Манайх бол одоо бүгд л сонгуул. Тийм. Тухайлбал одоо юу нь сонгуулгүй байх хэрэгтэй. Ерөөсөө ганцхан танхим сонгуультай тэр борчуудын танхим буюу одоо манай хэлдгээр энэ ардын хурл одоо ард түмний төлөөлөгч болохоор л маш сайн хүмүүс гарч ирнэ гэж андуураад тийм биш уучлаарай. Энэ дэлхий дээр энэ шудраг сонгуул болж исэн түүх энэ нарт ертөнцийн дээр байдгүй. Дандаа хөдөл хуурмаг мөнгө хэрэгтэй болдог. Зариу тэр механизмыг тэгж хийж өгдөг. Тэгэхээр мөнгөө манай Монголын гуйлагчид яах юм? Ингээ гадны боол болчдөг байхгүй гаднаас мөнгө орж ирээд тэр гадны одоо мөнгө орж ирж яхад тэрний нэг диспетчер оператор гэдэг нэг зүгээр л манисийн нэг одоо хүүхэд байгаа шүү дээ тий. Тэр нь бол их оронч байдаг. Тэд нэр нь ингээд над дээр хэлж ирсэн. Энэ альч нам нь тий манай бүгдээр хулгайч. Та битгий их орноо худалдаар би танаас гоё гэдэг тэр хүүхдүүд надад хэлжсэн байхгүй. Тэгэхээр энийг ер нь дэлхийд даяараа тийм шүү дээ. Одоо энэ арчлан сонгуул байхгүй бол энэ дээр байгаа дэлхийн одоо энэ удирдлага одоо еврей масончууд бүх дэлхийн бүх засгийн газрууд чинь эдгээр бол удирдах боломжгүй эдгээр ингэж энэ оюу толгойг дээрэмдэх боломжгүй болох байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ газрын баялаггүй байсан бол манайхыг тоохчгүй хайчихна. Бид нар харин ингээд одоо сайхан аз жаргалтай амьдрах байтал баялагыг авахын тулд ингэж 2 хуваа зодтолдуулж албаар ингэдэг хинч ялсан гадны боол ийм юмд орж байгаа. Тэгэхээр сонгуулгүй байна гэхээр тэр үе дамжсан. За тухайлбал одоо хаан засаглал. Энийг би хэлээгүй байхгүй. Эний чинь бүр Платон, Сократ эдгээр ингээ ийм байсан юм байна. Энэс аргагүй юм байна. Хүн төрлөخت энийг өөрөө олсон зүй тогтол. Тэрнээс биш одоо Монтеско гэдэг нэг хүн гарч ирээд нэг ухаантай хүн энийг хийсэн юм чинь нэг хүний хийсэн юм чинь artificial design байхгүй юу? Тэгээ artificial design болгонд файл явуулдаг, эвдэрдэг. Заавал муу тал байдаг. Байгалийн жамаараа олсон ингээд энэ байгалийн зүй тогтлууд чинь бүгдээр ингээд төгс байдэн шүү дээ. Одоо жишээлбэл бид нар энэ хулган муухай байна гэ бүх хулганг алчвал бас л болохгүй. Чон муу гэд Сибирийн бүх чоныг алсан чи өвчин вирустай баригдчих өгсөн шүү дээ. Тэр бүх хандгаанууд нь. Тэрэн шиг энэ нийгэм чинь нийгмийн хүн гэдэг чинь л бас нэг төрлийн мал адгуус шүү дээ. Тэгэхээр энэ мал адгуус чинь бас нэг өөрийн зүй тогтол характер гэдэг олон мянган жил яваад ингээ олчихсан юм нь болохоор 3хан танхим л олсон.
Тэгээд тэр хаана шүүх танхим гэдэг нь бол насан турштай байж идэг. Удам дамжаад ил орд буюу ихтгэлт баян нь болохоор тэр эдийн засгийн өрсөлдөөнгүй тэр нөхдүүд бас үе дамжаад байж идэг. Тэгжээж эдийн засаг нь хөгжөдөг. А зөвхөн сонгуультай нь болохоор энэ борчуудын танхим. Манайхаар парламент шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ эрх мэдлээ 3 хуваах ёстой байдал бүх эрх мэдлийн популистууд өгчөөд эднэрийг ингээд сонгуул шудраг болно гэж хүссэн нөгөө тэнгуү чинь. Гэтэл философор бол ингэдэм юм байна. Энэ ерөөс муу тохиолдлыг үздэг байхгүй юу? За энэ сонгуул хурамч бол яах вэ гэдэг юм ерөөсөө тэд нар бодоогүй. Тийм тэнэг агуу тэнэг өөсөөс. Тэгэхээр би эднэрт их гомдтой. Ямар одоо энэ тэнгүүдийн хүүхдүүд чи одоо энэ сайд дарганаар 30 жилийн бид нарыг ажилгүй болгож их орноо худалдлаа. За энэ тэдэн тэрбум доллар хулгаас нь би гомддог. Би биш энэ англичууд хятадууд гомдоод байгаа. Яг тэгэхээр энэ Монголын өндөрлөгөөс нөгөө цэвэр усны ундраг юм байна. Цагаар юмнаас хойш эндээс цэвэр ус ирэхээс гадна хөргөлтийн систем нэрд юм байна. За тэгвэл одоо энэ Бээжинд би 93 онд очиж ямар сайхан байсан. Одоо тийм агаар байхгүй болцсон. Польшид очиж байсан 93 онд ямар сайхан агаартай байсан. Одоо тийм агаарг болцсон. Хөргөлтийн систем нэвдэрчтэй юм байна. За усны чанар нь муудахаар яд гэхээр нөгөө ДНК нь муудаад тэгээд уурганых нь нөгөө хүчил төрөх зөөх чадвар нь муудаад хүчил төрөгчийн дутагдлаар ковидээр өгт юм байна. Тэгэхээр чин бид нар энэ 30 жил уул уурхаагаа ухаад энэ бүх дэлхийн хүмүүсийг алгах тийм террорист үйл ажиллагаа явуулсан байна гэдэг байгаа байхгүй бид нар. Усны хин дээр байгаа мөрчлөө. Энийг бол дэлхийн эрдэмтдийн хурал дээр 15 онд Барселонд орж байхдаа энийг сонссон. Хятадын язгууртнуудын бодлого бол цагаар энэс хойш одоо усанд жорох дургу хэр бөөсөндөө баригдсан тэр уул уснаас айдаг ийм л 300 мянган хүн байх хэвээр. Илүү хүн байх ёсгүй гэдэг тийм бодлоготой байсан. Энэ бодлогын дагуу Чингис хаан хятадтай нийлж байгаад энд байсан татаруудыг хөөсөн. Станы Киргиз, Казакууд энд байсан шүү дээ. Эднэрийг хөөсөн юм байна. Усны ундрагнаас цааш хөөгөө тийш нь одоогийн Казахстад авчихсан. Тэр үеэс л одоо оюун ухамсарт доройтсон байна гэж л үзэхэр байна шүү дээ. Тэ одоо гарцыг бол одоо энэ хятадын язгууртнууд мэддэм билээ. Тэд нар бол ерөөсөө энэ ер нь хятадын язгууртнууд гэдэг чинь нэг л 100 жилийн өмнөх монголчууд тэр дундаа энэ ван овогтой хятадууд ч одоо энэ Монголын алтан орны бангийн торгууд хүмүүс ван одоо William Van der гээд элит хүмүүс байдаг одоо дөөч нэрүүд. Тэгэхээр ерөөсөө энэ ухаантай хүмүүс ерөөсөө ховдын алтан нурууны тэр бангийн торгууд хүмүүс дэлхий рүү явж дэлхийг өдөрдөг гэсэн Шанхай шиг засгийн газар нэг ч хятад хүн байхгүй. Дам монголчууд тэднэр нь манжин засгийн газар байсан хүмүүс. Тэднэр нь өмнө хятадын язгууртны засгийн газар байсан. Ингээд энэ чинь ер нь монголчууд эцэг байхгүй. Ата 5 тэнгэр гэдэг чинь эцэг 5 тэнгэр гэсэн үг. Ата гэдэг чинь одоо АК гэж эцэг байхгүй. Бангийн торгуудад АК гэж эцгээ АК гэдэг тэр нь ата болсон. Алма ата гэдэг чинь ариун эцэг гэсэн үг. Яг юмшин бидний мартагцсан хүмүүс энэ Казак Турк хэлэнд байдаг. Тэгэхээр бид нар энэ дэлхий рүү харахтаа эцэг шиг хараад ингээд одоо дэлхий дээр байгаа бүх асуудлыг эцэг шигээ ингээ асуудлыг шийдээд явах юм бол бид нар гадаад худалдаа те хичнээн тэрбум долларын багш шийдэж зарахад боломжтой байгаа байхгүй юу? Та түрүүн сонгуулгүй ингээ үе дамжиж удам дамжиж байх хэрэгтэй гэж штэ. Тэгэхээр манайхны нэг айдаг зүйл нөгөө нэг үний дарангуйлалт тогтноо. Нөгөө ардчлал байхгүй болно гэдэг штэ. Ийм эрсдэл байгаа юу? Тийм байхгүй. Ерөөсөө одоо зүгээр энэ хөрсөн яг одоо яаж нутагшгүй зүгээр жишээ хэлээ л да тий. Жишээлбэл одоо бид нар хүссэн өмсөөгөө нэг 30 хүн гэдэг байгаа. Сайхан Сэмбо гишүүний дээр үт хэлжсэнээр 30 хүн гэдэг байгаа. За 3 ч юм уу 3 парагч ч юм уу 30 хүн тий. Нэг 13 хүн ч юм уу энэ төрийг одоо 30 жил барьж байгаа. Нүгээр куклүүдээ ерөнхий сайд болгодог байхгүй. Тэд нар ямар ч эрх мэдлгүй. Тэгээд хүссэн өмсөөгөө энэ нөгөө мөнхийн диктатор, мөнхийн дарангуул гэдэг юм чинь байгаа. Эднэр хизээч буухгүй. Хизээ салахгүй. За тэгэхээр одоо энэ эднэр юунаас айж ийн гэхээр Непалдад эднэр чинь бүх юм алдах гэдэг шүү дээ. Нөгөө бандажтайгаа одоо тэд нар бүгд хараа бандаж авч байна. Яг тэгвэл Непалын алгархууд нэг Иран бандажтай явж байгаад ангонд орлоо шүү дээ. Одоо эднэр их гоё бүдүүн нөгөө ийм шортыг бандаж авч байгаа байхгүй шортог үж байгаа юм шиг юм. Юмыг яаж мэдэх вэ? Тэгэхээр бас Непалд ард түмч бас бандажийн тайлдаг юм байна. Бас тэ хүн чанар байна шүү дээ. Тэгэхээр эднэр маш шорт шиг том бандаж өмсдөг болсон байна. Тэгээ харамгийн тэ. Тэгэхээр
эднэрийн хүсэл бол идэж уух биш. Одоо идэж уух дууссан хангалттай энэ хэдэн 100 мянган сая жил идээд дуусахгүй хөрөнгө цуглуулсан хүмүүс ч одоо яаж амьд үлдэхэл бодож байгаа байхгүй. Тэгээд нэг одоо цүнх өрдөг бууны ногтой тавихаар ингээд тэд нар хулгай хийгээд бүр өөрсдийнх нь цанаанд багтахгүй том хулгай хийгээд дээ шүү дээ. Тэгэхээр эдгээр өөрөө ирэхгүй нөгөө амьд үлдэхийн тулд Непал гэдэг юмнаас айгаад нөгөө яаж энэс гарах вэ? Гарцаа хайж байгаа байхгүй. За тэгвэл би тэр гарцыг хэлж өгөх гээд шүү дээ. За одоо энэ тэнгүүдийг март гэж хэлмээр байгаа. Тэр нэг үндсэн хууль ярьдаг дээд сургуулийн профессор доктор чинь практик мэдлэг байхгүй болохоор энэ хийдэггүй. Практик мэдлэгтэй одоо ядаж ерөнхий сайд хийжсэн. Энэ хүмүүс энийг ойлгоод дэмждэг. Жишээлбэл миний энэ онолыг 17 онд Лондонд элчин сайд байсан Санжийн Баяр ойлгоод шууд маргааш нь Кембрижд очиараа би Кембриж Лондонгийн их сургуульд уншаад Кембрижийн их сургуулийн тэр юуных департаментийн захирал нь аваа ингэсэн байхгүй. Супер дэлхийг change the world гэсэн үг. Тэгэхээр ингээд гадны хүмүүс болохоор миний юм ингээд зөвшөөрөд байдаг. Ер нь Монголын академийн эрдэм клубыг би бас уншуулад одоо иргэдэл гишүүн дарга нэвсэн. Тэгээд улс төр эдийн намжингуй тэгэхэд амьд байсан. Тэр хоёр хүн надад тодорхойлж өгсөн. Улс төр эдийн засгийн шинэ он боллоо гэд. Тэгэхээр энэ бол маш энгийн тэр хүнд ойлгохгүй юм байхгүй. Зүгээр одоо яг энэ хөрсөнд болгоод хэлэхэд хүссэн өсөг нэг 30 хүн байгаа шүү дээ. Одоо энэ хүмүүс ингээл хөрөлцөх одоо дарангуулагч болох гэдэг нэг жаагаад байгаа. Тэгэхээр хөрөлцөх чинь дарангуулагч биш байхгүй. Одоо ямар ч эрх мэдлгүй тэр дээр нь ингээд нөгөө нууц ноёдууд байгаа байхгүй. Санжийн Баяр маань шиг ингээд эрх мэдлэлтэй хүмүүс нь энэ хөрөлцөхийг удирддаг хүмүүс. Тийм энд чинь хөрөлцөх гэдэг хүн чинь зүгээр л Google нөхгүй да. Тэгэхээр ингээд за энэ нэг 30 хүн төр барьж ингээд яваа 30 жил явлаа шүү дээ. Тэгэхээр энэ 30 хүн ингээд шүүх засаглаа авах. Тэгэхээр тэд нар ч айцсаг болж шүү. Тэд нар хин ч оронд хийхгүй тэр хууль шүүх цагдаа бүх юм аав. Энэ шүүх тогтолцоо нь ингээд үе залгамжлаа явчихна. За тэгэхээр дараа нь нөгөө танхим болохоор нөгөө ихтгэлд байдсан лордууд шүү дээ. Эдийн засаг авч явдаг. За нөгөөх нь популист танхим те. Тэгээ популист танхим ингээд одоо энэ 76 126 хамаахгүй тэр 1026 байсан ч ямар ч ялгаа гарахгүй шүү. Тэгээ энэ ойрлж харалдаг хүмүүс чинь бас үүрэг нь болохоор эдийн засаг руу орж хулгай их боломжгүй. Тэр лордууд нь авчдаг. За өөрийнх нь найзыг шүүх цагдаа тавих хулгай их боломжгүй. Яг тэгвэл тэднэр нь тустай байдаг шүүх цагдаа. Зүгээр 90 онд ингээд арчлал 92 онд ингээд эхлэнгууд галдаа прокурор шиг хүмүүс шүүх танхимд нээсэн бол тэд нэр өнөөдөр ариухан тагтаа шиг л байх байсан байхгүй. Хулгай их боломжгүй шүү дээ. Галдаа прокурор тэнд байнга байна гэж бодчих л да. За яг одоогийн байдлаар бол галдаа прокурор биш. Одоо энэ нөгөө одоо өөрийн чинь муулаад байдаг нэг 30 хүн те. Тэд нэр ингээ аваад тэр одоо Непалтхаас айгаад байгаа хүмүүс ингээд хууль шүүх танхимаа үрд насан туршдаа аваад наалтан пад салахгүй ингээд явах байхгүй юу. Тэгэхээр тэд нэр эдийн засгт оролцохгүй. За эдийн засгт нь болохоор сэтгэл зүрхээр энэ импортыг орлоод юмаа хийгээд Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдгээ авсан Стив Джобсгийн хүмүүс шүү дээ. Гадаад дотоод ажилласан дотоодоо юмаа хийсэн хүмүүс байна. Одоо маш их залуучууд гадаад инженер хийж байна. Энэ хүмүүс чинь нэг креатив байхгүй шинээр зах зээл гаргаад ирнэ. Эднэртэй ерөөсөө хинч бид нар хоорондоо булаацлах юм байхгүй. Одоо ялангуяа гадаад ажиллаж байгаа хүмүүс чинь шинэ зах зээл аваад ирнэ. Тэгээ эднэрт нь шинэ зах зээлийн өгөөл ингээл бие биенийхэн хэрэглэгч болол битүү эдийн засаг үүсэл ингээд эдийн засаг нь ингээд хөгжөөд 3 сая хүн ажилтаа амьдралтай болчихоор Непализм байхгүй болчих واخгүй энэ нөгөө энэ одоо шүүх танхимын 30 олгорох чинь одоо өөрөөр хэлбэл 30 хулгайчтай 30 хулгайч амьд үлдэхийн тулд тэр нэг 30 лордод эдийн засгийн эрх мэдлэгээ 30 лорд энэ эдийн засгийг хөгжүүлэх байхгүй. Тэгэхээр энэ эдийн засаг хөгжөөд хүмүүс ажилтаа амьдралтай болчихвол улс төрийн хинч тоохгүй хинч Непалт сонирхолтой хүн байхгүй. А энэ хоёр танхимыг хянжаадаг зөвхөн хэвлэл телевиз мэдээллийн эрх мэдэлтэй хүмүүс чинь борчуудын танхим. Монгол гэдэг юм чинь заяа 30 сүүлийн 30 жил хийцэн байхгүй. Одоо жишээ нь мэдээллийн урсгалаар нэг ковид үед нэг та нар 4 сэтгүүлч байсан шүү дээ. Өөрөө байсан. Тэгээд нэг байсан чинь элбэгд орж ерөнхийлөгч ирээд за та гур бол өстой морь унд авхал морь гэдэг нэг олгоос нар хэлж шүү дээ. Өөрөө чинь морьгүй шалдан байна гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд ерөөс 30 жил сонгуул явагдсан байхгүй. А хэрвээ сонгуул явуулъя за сарын дараа ингэх юм бол тэгэл нэг хулгай мөнгө гадныхан чи ороод ирнэ.
Хэдхэн олигарх компаниуд яг далд удирдах гэж нэгдэг чинь одоогийн улс төрчдийг санхүүжүүлдэг тий тухайлбал одоо амнаатын татвар хэд байхыг од жаргал MCS мэдчихэдэг гэл энэ бол нууц биш болцсон. Тэгээ энэ хүмүүс хаана ах нөгөө 30 гэр бүлгээд үзэн яддаг хэд маань. Эдгээр чинь нөгөө юу байхгүй юу? Спорт биш. Эдгээр чинь бид нарыг ажилгүй болгож бид нарыг хийц юм гаднаас авчирч үйлдвэрлэл явуулдаг хүмүүс шүү дээ. Дамын 8-ч. Тийм, дамын 8-ч таахгүй. Одоо эдгээр ичээсэ арай л болохгүй байхгүй да. Бид эднэрийн яг хаа багын мөрөөдөл нь ингээл л Япон шиг те өмнө солонгос шиг болсон. Тэгвэл тэрий чинь болох ингээ мэдлэгтэй хүмүүстэй байр суурь тавьд өгчөж л гэдэг байхгүй. Тэд нар бол бас нэг супер тэнгүүд байхгүй. Одоо ингээд 10 төгрөгөөр хийдэг юмыг одоо 10 сая доллараар худалдаж авчрал тавьчаал тэгэл би нэг хийцэн гэдэг байхгүй. Хийцэн биш тэр чинь одоо нэг франчайз гэдэг нэг өвчин биш үү? Тэр чинь болохоор бид нар тэр юмын ингээд үйлдвэрийн гаднаас нь технологиг авчаад 100 жил төлдөг юм байна. Тэгээ эвдэр нь дахиад худалдаж авна. Ингээд ерөөсөө мөнхийн боол болгодог тийм баллаар юм нэг хэрэглээний тэнгүүд байхгүй юу. Тэгэхээр нөгөө импорт хийдгээ ихсгээрээ Монгол одоо үйлдвэрлэл хөгжих боломж нэг том мангар том юмыг ялахгүй байгаа. Энэ болохоор нөгөө үндэсний дайсныг үндэсний үйлдвэрлэгч гэж ярьд. Яа тэгэхээр одоо ингээд 40 сая доллар зээлэл Тайванаас ч юм уу Хятадаас үйлдвэр оруулж ирэл ажиллаж байгаа хүнийг ингээл магтаал медаль өгдөг байхгүй тийм биш. За одоо Чингис хаан руу амьд байсан бол тэрийг цаазаар авах бах тий. Яг тэгэхээр эн чинь бид нар өөрсдөө тий. Би одоо шинэ ингээ Англид ажиллаж хагаад 10-20 центээр тэр силикон чипнүүд аваад тэрийн ми чи ингээл тэрбум төгрөгөөр ингээл энэ хардвер эдгээр чи аваад байна штэ. Одоо бараг 10-20 тэрбум болж байна. Тэр эний чи юу вэ? Эн чинь 100 доллар хүрэхгүй материалаар игээд үлдсэн бидний оюуны ажил юм байна гэд. Тэгээд энэ дээрэд ярьсан чинь нөгөө өөртөө чинь хэрэлдэг эрд соёлын сай зариг намайг шоолсон байхгүй юу? Заригт намайг шоолсон байхгүй юу? Яастад тэр айгүй гоё английн имийг энэ тэнэг монголчууд хийх юм гээд дарамжлагаар нь би шаранд тэр намайг мотивашн хийж өгсөн юм шиг байна. Би тэгээ шарандаа залингүй 4 жил тэрийг батлаад тэгээ Азийн баруун шагнал төрийн сойрхол засгийн газрын 100 сая алтуугээс аваад тэгэхэд Аз таарсан луу гант төмөр боловсролын сайд байхдаа яг миний тэр чиглэлээр Японд ажил сурж исэн юм билээ. Тэнгуутаа тэр яг ингээд ойлгодог хүн заазуулж тэгээд нөгөө бүх сайд нартаа дээр 30-40 хүн байгаа шүү дээ. Төрийн нарийн дэд сайд гээд тэр болгонд хэлэхдээ энэ нацхны өөрөө хийсэн бусдад гаднаас авд юм биш. Энэ ялгаатай шүү гэж. Та яг юу хийсэн? Одоо ингээд зүгээр ингээд нэг компьютер байдаг шүү дээ. Одоо бинтэмэнтэм шиг тийм. Тэгээ энэ компьютер чинь одоо ийм компьютер л гэхдээ энэ генератор гэдэг юм гидсийн ингээ 24 цаг ингээ өдөрж яадаг. Хамраас нь цус гарахаар нь бөкс рүү тариа хийж яадаг. Ингээ 24 цаг ажиллаж яадаг юм. 13 оны 4 сараас хойш одоо Т2 дээр ажиллаж байгаа. Генератор хийсэн. Генераторыг өдөрдөг компьютер шүү, өдөрдлөг шүү. Тэрнээс генераторыг Монголд хийж хийхгүй. Тэрийг өдөрдлөг нь л хийсэн. Яг тэгэхээр эн чинь Оросын дээр үе юм, орчин үеийн функц хэрэгтэй болохоор яг тэрэн зориулсан загвар хийж гисэн. Одоо дээр үеийн Оросын тэр мошны эхлэхэнүүдийг ашиглаад хийсэн. Тэгээд дэлхийд байхгүй тийм хувилбар болсон. Энийг би хийхдээ юу гэж ганцхан эрчим хүч биш. Яг энийг ингээд өөрчлөөд аж үйлдвэрийн бүх салбарт ингээд ашиглаад бид нар та нарын яриад байгаа олон тэрбум доллар гэж байна. 1 сая доллараар хийгээд тэгээ энэ 400 сая доллараар ингээд интерчейнж хийж болдгоо яамдууд хоорондоо холбогддог юм хийжлээгээ цахим сайд учрал гişүн цахим сайд байхдаа ярьжсэн байхгүй. Тэгэхээр би 400 сая доллар биш ээ. Наадах чинь яг миний ажиллаж байгаа компанид 2 сая паундаар хийдэг нэг төхөөрөмжийг. Тэгээ би ингээд 4 саяар хий тэ. Ингээд тэгсэн чинь намайг ингээд блоклцсон л да. Уг нь миний сайн дүү байсан. Ингээд ардчилсан нийгэм гэдэг юмыг бид нар бий болгоод ингээд 30 хэдэн жилийн дараа одоо нэг эргэлзээ өсөж штэ. Яг бид нар чинь энэ зөв замыг сонгосон юм уу? Яг тухайн үед ер нь одоо шилжилтийн тэр үед арай өөр замлаар явах хэрэгтэй байсан юм шүү. Үгүй. Одоо энэ дэлхийд даяар энэ тэнэг ингээд шуурга болд юм байна. Энэ Плутон, Сократ эдгээр чинь олон мянган жилээр харсан байна шүү дээ. Ерөөсөө ингээл одоо тренд гэж юмс тийм мод тэрийгэл дагд юм байна. Энийг яаж хилээч ойлгохгүй юм байна. Тухайн үеийн мод ингээд өсөөгөө дагд. Тэгээд энэ хүндрэлтчи яваад зовоод ингээд өсөж үхээд ингээд маш их зовлон үзээд одоо 30 жил бид нэр үхэл зовлон одоо ядуурл энийг зовлоо шүү дээ. За би болохоор яг нэг
сохор азар Англид ажилд ороод ингээд манай хүүхдүүд одоо Англи, Америкт инженер хийгээд би болохоор ингээд тэр зовлонгийн их үзээгөө. Тэгвэл би Монголд энэ компани байгуулад өстой шорон дээр нь үлгэж энэ ямар ч хүн хинт хэрэггүй энэ социалист маягийн энэ хоёр дотрын байгууллага байдаг. Ингээд юу ч хийхгүй ирнэ ингээд цалин аваад ичих хэвээр байхгүй тэр хүмүүс. Ийм ингээд энэ муухай энэ системийг өөрчлөх чадaltaй хүн энэ засгийн газар саарл ордонд байхгүй. Яг тэгвэл тэдний буруу биш байхгүй. Тэд нөгөө талиг зоригийг ойлгоогүй байхгүй. Талиг зориг юу гэсэн хэрэг та нар үхээд англи төрөөд 10 жил тэнд инженер хийчихэд тэгэл мэднэ гэсэн байхгүй. А тэрийг би ойлгохдоо өхөн ч юм бэ. Тэнд ямар ч ясаа очиод ирэх хэрэгтэй байна. Би 10 жил ажиллаад ирсэн. Одоо сүүлийн 7 жил ажиллаа. 17 жил би 6 салбарт ажиллаад энэ ингээд нүдэнд харагдаа гарт баригдаад айгүй амархан санагдаж байгаа надаа. А гэтэл манай зантгад их санагдахгүй байхгүй амар хэцүү санагдана. А би ирээ зантгагийн оронд байсан бол энэ муухай паразит юмнуудыг бүгдийг байхгүй болгоод Маргарет Тэтчер ер нь ингээд одоо энэ Петер Первей эдгээр төр ингээд асар их өндөр хөгжил явсан газрууд байна шүү дээ. Эднэрийн нэг онцлог нь одоо зантгаа жишээлбэл одоо маяга захиалга ингээд шууд Стив Джобс шиг юм хийдэг хүнд өгөхөд өөрөө бүх салбарын шинжлэх ухааныг ойлгодог тийм юу байх технократ байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж өөртөө итгэлтэй бол манайр итгэхгүй болохоор ингээд чи яамны сайдаа хий агентлагийн дарга хий гэдэг өөрөө зогсож штэ. Чиний буруу чиний хариуцсан салбар гэж тийм биш. Тэгэхээр Маргарет Тэтчер бол шууд энэ ширээн дээр ингээд хийж байгаа урхаа замцтай өвгөн дээр очиж уулзаад Английн бүх захиалгыг өгсөн юм байна. Черчилль эднэр чинь. Тэгээд яг би тэр компанид нь ажилласан байхгүй. Одоо English Electric гэдэг юмнаас эхэлсэн. Тэгээд тэр нь General Electric болоод тэнд нь би ажиллаа, Alstom болоход нь ажиллаад. Тэгээд би анх гайхсан байхгүй. Чөлөө төрөлтөөнөр англи болсон ийм гоё болсон гэж очижсэн чи тийм биш ингээл явж байгаа л за энэ ингээл онгоц хийжсэн, энэ танк хийжсэн, энд ингээ ус онгоц хийжсэн, энэ эрчим хүчгээд бүгд нэг нэртэй байхгүй General Electric. Тэр гайхсан чи ерөөсөө музейг нь үтсэн чи музейг нь үтсэн чи нэг л хүн ийцэн байгаа. За тэгээд энэ чөлөө төрөлтөн гэдэг онлоор чинь саяхан Германд юу болсон гэж нэг Siemens-ийн хийдэг ажлыг ингээд нөгөө дээд сургуулийн гарааны компаниуд хувааж өгөхгүй юу. Тэгсэн чинь хоёр асуудал гарсан. Нөгөөдөлөг энэ Samsung эднэр яаж ингээ гадаад тийм зараад байна би бүр гайхсан байхгүй. Одоо хятадын хувь юм уу гэж утсан чинь ингээ зарагдаад байна шүү дээ. Тэд нар бол Siemens шиг яг ингээд хөлмөрөөрөө гарч ирээгүй заяа. Тэгвэл яаж ингэж гардаг засгийн газар өөрөө тэрийг гаргадаг байхгүй. Засгийн газар өөрсдөө тэрний тусалдаг. Яг тэгвэл хятадын ван уухт гэдэг чинь одоо 100 жил 200 жилийн өмнөх одоо ховдын булганы вангийн торгууд тэр ариун бодолд ариун цагаан сэтгэлтэй хүмүүс чинь энийг ингээд туслаад хийгээд байна шүү дээ. Монголын саарл ордонд болохоор маш бузар сэтгэлтэй хүмүүс ийм туслах сэтгүүл байдгүй. Зачаам наадаа гэж сууж байгаа байхгүй. Зачаам шаардлага байна гэдэг. Тэгээд хөгжих байгаа. Тэгэхээр хятад яагаад хөгжөөд байна гэдгийг сайн судлахмаар байгаа байхгүй. Яг улс орнуудын хөгжил ер нь одоо үндэсний том компаниудаа эхлээд дэмжиж. Бүр гадаад экспортыг хийхин тулд тэднэрийнхэн хүмүүсийг ингээд элчингээр тавьчихдээ юм байна. Ер нь дээр үеийн элчингүүд чинь бүр 100 жилийн өмнө гэсэн дандаа л тэр худалдаачд байсан шүү дээ. Тэр чинь зүг байхгүй. Гэтэл манайхан нөгөө чекистүүдийг тавьчлаа шүү дээ. Чекистүүд гэдэг чинь одоо тагнуулд ажилтдаг дипломатууд те. Тэгэхээр тэд нар ингэдэм бэ нөгөө капитализмыг одоо социализмыг капитализмын аюулаас аврах тэр функцээр ажилтдаг гэсэн хүмүүс чинь тэр функц нь байхгүй болсон шүү дээ. Бид нэр одоо капитализмыг шүтдэг болсон. Гэтэл яг тэр функцээр ажилтдаг гэсэн тэнгүүд очихоор юу ч хийхгүй ингээд уйда тэнэг болоод тэнд хүүхэн хүчндэг казино тоглож тэр хар Африкийн сармагчин зодуулдаг. Хар тамхи тэр Марлборо контрабандын 8 хийдэг. Тэгээ уйдаж өгөх гээд ийм 3 балаа юм хийдэг байхгүй юу? Ганцхан тохиолдол байхгүй үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэлт. Энэ нь болохоор лордын танхимтай байсан үед. Одоо нэг ил ордууд шүү дээ. Тэд нар чи өөрийнх нь бизнесийг хийгээд өөрийгөө л дэмждэг, өөрийнх нь үр хөвгүүдийг дэмждэг. Лордуудын хөвгүүд нь гадаад дотоод ажилласан супер инженерүүд байдаг. Ингээд лордын танхимаар хөгжсөн түүх байгаа байхгүй юу? Тэрнээс биш нэг популист танхим бусдыгаа дэмжсэн түүхд энэ дэлхий дээр байхгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр байхгүй юм хийчихэд өөр юм өсөд байна. Жишээлбэл одоо тэнгүүд ингэж байгаа байхгүй юу? Талхны үйлдвэр барьчаад энэ яагаад гутал хийхгүй байна? Яагаад политой хийхгүй байна гэж тэнэгтээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тэнгүүдийн хийсэн машин биш үү? Энэ бол хизээж үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй.
Энэ ингээд диалектикийн хуулиар батлагдсан. Яг тэгвэл бүгдээрээ популист характертай. Гурван танхим, гурлаа өөр байх ёстой юм, нэг өнгөтэй. Тийм учраас дампуурч. Үндсийн үйлдвэрлэлийг дэмжих тэр одоо механизм нь байхгүй гэж хэлэх гэж байна уу та? Яг нь механизм гэдгийг ингэж ялгараа. Хууль гаргацсан байна. Уучлаарай. Энэ хууль чинь хэрэгждэггүй байхгүй. Лобби хэрэгждэг. Тэр хүн болгон лоббитайч хүн болгон шуналтай. Энэ лоббигаар л өгчдөг. Гадны хөрөнгө оруулалтыг одоо татах хэвээр. Гадны хөрөнгө оруулалтаар улс орон хөгждөг. За үүнд одоо их саад болтдог одоо энэ популистууд тий. Одоо хуурамч их орончт нь гадны хөрөнгө оруулагчдыг гацаалаа. Аль нэг тийм зүйлийг ярих юм. Тийм. Тэр чинь юм байхгүй. Одоо Африкийг яаж ингэж дээрэмдэж тонсон яг тэр нөгөө түүх давтагч байгаа байхгүй Монголд. Яг тэр сценари явагдаж байгаа. Яг тэгэхээр одоо юу гэдэг юм алтын ингэ дээрэмчээд манай одоо оюун толгой 90 гокос эхэлсэн. Социализм гэдэг чинь 95% шууд Орос авдаг. Одоо хамгийн супер дээрм нь оюун толгой. Байжаар 95% нь Орос авдаг. Тэр ёс заншилтай байхгүй. Тэгээд 5% дээр нь гэрээ идэг гэсэн гок. За энийг ингээд оюун толгойд суйрлуулсан хүмүүс ч Оросууд байхгүй. Тэгэхээр Оросууд юу гэдэг вэхээр наад монголчууд ч нөгөө манжийн дарангуул чинь тэнэг болцсон гэж бид нарыг боддог байхгүй. Тэр нь үнэн. Одоо нөгөө энэ буддын шашинд нэг юм номнууд байна л да. Одоо манай бөө тэнгэр мэнгэр Монголын юмнууд байна. Гэхдээ нөгөө Персийн шүмэрийн захиалгаар Чингис хаан чинь Персийн шүмэрүүдийг газар болж алсан шүү дээ, шатааж алсан. Тэдний мөнгө инх хамглаа хаан дээр тэр Персийн шүмэрийн заавраар квантын долгион цацдаг. За тэр нь бидний энэ нөгөө энергийг ингээд тэнэг болгодог байхгүй. Тэгэхээр Оросууд тэрийг мэддэм байх. Тэнгуудаа Оросууд наад тэнэг малуудаа ингээд юу хэлэхээр заа гэдэг тэнэгүүдээ 95% гээд бид нэр 70 жил хөгжүүлчихсэн юм а тий. Яг биднэрт ингээд зөрүүлээд бидний аав ээжийг сургаад ингээд үйлдвэр ажилчнаар барьж өгсөн тий. Тэгэхдээ энэ Орос цэргийн бандаж болгоныг бид нэр төлсөн байхгүй юу? Энэ хоол ундар бүгдийг. Тэгээд Орос орон одоо яагаад дэлхийн бүх улс нулимжийн гэхээр өг дээцээ дээрэмцэн чи Атила хааны үед энэ Алтан нуруунд байсан монголчууд шүү дээ. Хил мэлэн бүх юмараа яадаг энийг илчилсэн одоо энэ Лев Гөмлөч хүмүүсийг насаар нь шоронд хийдэг. Тэгээ Монголыг ерөөсөө соёлын харилцаа ингэж даардаг. Персийн шүмүр хүмүүс Оросын засгийн газрыг өдөртдөг байхгүй юу? Путинээс устан тэр шүмэрүүд үдээ. 5% байсны за би 4 болгоо 95 биш 99% чи авал да дарга эзэн авал да гараа өргөсөн ингээд ерөнхий сайд бол дэвшсээр байгаад ч одоо 99%-д болчихж байгаа байхгүй. За тэгээд энийг ингээд авчгаад бидний мөнгийг авчаад Монгол банкар дамжуулахгүй заавал өөр банкаар авч штэ. Энэ бүх дөрмийг бүх юмны эзэн чинь гадны нэг маф штэ. Монголын банкар орж ирэхгүй ш. Тэр мөнгө чинь Монголд орж ирэхгүй. Тэр чинь ерөөсөө л тэдний дөрмөөр ажиллаж ш. За тэгэхээр ингээд 99% тэнд авчаад үлцний хөв дээр л бид нэр гэрээ хийж штэ 50% гэрээ. Тэнгуутаа энийг илчлэнэ гэсэн Английн хааны удам хүмүүс байгаа. Одоо хизээ нэгэн цагт илчлэнэ. Энэ англичууд ч нөгөө өг дээцээ Монгол алтаа гэж мэддэг. Яг нь Иван Грозныгийн охин шууд Англи хатаа хаан болдог. Elizabeth of Russia гэд байгаа шүү дээ. Тэгээд Беригээ хатаа хаан болгодог. Ёс заншилтай байхгүй. Тэгээд Беригээ Британи гэдэг үгүйсэн. Тэгээд Бергэн гэдэг хот Германд байдаг. Тэгээд эн чинь нөгөө Иван Грозныгийн ээж нь Монгол алтаагаас ирсэн гэдгээ мэдээ. 100 жил тутамд Англи хатаа хаан Англи хатууд тагнуул явуулж энэ Алтан нуруунд байгаа тэр банкын торгуудуудаа спонсорлол дэмждэг, оюутны сургалтанд нь дэмждэг. За тэгээд энэ хизээ нэгэн цагт илэрнэ. Энийг одоо удахгүй энэ Англи хатаа хааны хүмүүс одоо хааны удмынх нь энийг цацна гэдгээ мэдгдсэн байгаа байхгүй юу? Хэдэн жилийн өмнө баахан яриа болсон. За чи одоо Горбачов бүх юм өөрчилсөн шиг л бүх юм өөрчлөгдөн шүү дээ. Энэ бүх юм ил болно. За тэгэнгүүт манай хэдэн хөрч нэг хадны мангааг лусын даган барина гэж очиод тэрж аваад тэдний дарамтанд орцсон 30 жил төрж яваа 30 жил байхгүй юу өөрхий. Тэгээ эднэрийг аврах юм нь болохоор энэ Монгол алтан соёлыг чинь нөгөө хоёр хөршийг өдөрдөг те хоёр хөрш бол хоёр агентлаг тэр агентлагийн эзэн еврей масаан чинь алтан нуруунаас айдаг юм байна. Нөгөө өг дээцээс айштай ямар ч хүн 70 эрдэнцээр дарамтлуулаад 250 тэрлэн доллараа биднэрт өгнө гэдэг амлаж яж амьд үлдсэн хүмүүс байхгүй юу? Дэлхийн өдөртөгч нар нь. За тэгэхээр тэдний боолын боолууд нь гадны нөхдүүд энэ дээрээ бидний нөгөө биднээс дээрэмцсэн мөнгөө биднэрт буцааж өгöd 70-80% ашиг нь тэд нэр авдаг.
Тэгээд нэг 30% дээр нь та нар ингээ алдцгээд тэгээд 100 жил 100 жилээр боол болох ийм л гадны хөрөнгө оруулалт гэдэг байгаа байхгүй. Тэр бидний авсан мөнгөө биднэрт зээлдүүлээд тэгээд бид нарыг мал шиг ажилуулад 40 жил болоод тэр тоног төхөөрөмж эвдэрнэ шүү дээ. Тэнгуут нь дахиад зээл авахуулаад ингээл ингээ мөнхийн боол болгох энэ тогтолцоо чинь гадны хөрөнгө оруулалтаар биш бид нар зүгээр энэ алтан нурууны соёлоор энэ хоёр хөршийг удирдах боломжтой далд ертөнцөөр за тэврийн масааны удирдаад бид нар энэ хоёр агентлагийн тий даргыг бид нар томилох хэрэгтэй эцэг улс байхгүй энэ чинь алтан нуруу гэдэг чинь бид нар Лондон, Английн хаан хэн байхын, Испаний хаан хэн байхын энэ хоёр хөрш чинь хоёр үзэг бикин шүү дээ. Бээжинг чинь Оросоор бикин гэдэг шүү дээ. Нөгөө Оросын талбай чи Атила хааны хоёр толгойтой арга билгийн хоёр толгойтой бүргэж үзэг бихээ өрцсөн шүү дээ. Бих гэдэг нь бикин. Эхний бикинийг Атила хаан 600 жил хийсэн. Энэ Лондонгоос Москвоос Лондон хүртэл удирдаад Оромын боолоос чөлөөлөхдөө энэ тархийг чөлөөлсөн байхгүй. Оромыг шүтдэг тэнгүүд байсан эднэр чинь. Тэгэхээр яг ижилхэн сүм дугуйн барихын тулд Атила хаан ч одоогийн нөгөө 40 их 80-ын нүүрсний болгоо шүү дээ. Тэрнээс 200 дахин их мөнгө аваад одоо энэ Москвоос Лондон хүртэлх бүх сүм дугуйнуудыг барьсан яг ижилхэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ бүх сүм дугуйнаас нь татвар авах эрхтэй хүмүүс байхгүй юу? Энийг эднэр чи мэддэг юм байна. Одоо энэ Дайн Норвег хүмүүс чинь өөртөө Монгол гэдгийг мэддэг юм байна. Шведийн бөөнөр чи нөгөө бөөгийнхэн зан үйлээ хийж ийна монголчууд ухаан орж бид нарыг ярьж авраач гэдэг зан үйл хийдэг. Тэгээ энэ гадаад харилцаагаа ашиглаад бид нар дэлхийг аврах ажлаа хийж Монгол аврагдана. Тэрнээс зөвхөн Монголыг аврах хийж боломжгүй юм байна. Яг тэгэхээр энэ нөгөө дэлхий чи мангас болсон. Мангасууд дэлхийг ингээ удирж штэ. Тэгэхээр энэ мангасуудыг ариун эцэг гэж бодоод андуураад очиад тэрвчсэн 30 нөхөр байгаа шүү дээ. 30 жил яажсэн. Энэ 30-ыг бид нэр ингэж аварчээж Монгол аврагдана. Тэрнээс биш энэ 30-ын буруу биш байхгүй. Энэ 30-ын оронд хинч байсан ингээл боол болно. Ерөөсөө энэ гарын үсэг зурулах чинь манай ерөнхийлөгч нар ингээл одоо 30 жил хэдийн эрхлэгч болсон. Хизээж өөрсдийнхөө хүслээр зурдаг байхгүй. Энэ чинь ерөнхий сайд ерөнхийлөгч чинь яг ирээд яг зурхахаас өмнө ингээд зарим ерөнхийлөгч ерөнхий сайд нар ч бас ингээд үгүй гүрээд юм л да айгаад эх орноос урахаас айштай ер нь ямар ч хүн энэ чинь тэнгэрээс айштай ямар ч эцэг эхээс айштай. Тэнгуут тэр нөгөө еврей масаны нөгөө чекист нэг бие хамгаалагч залуу зургатаар гадсан шүү дээ. Батүл очиж оронгоос гаргаад ирсэн. Тэр чинь шууд гэртэн ороод илэгдэж унгаагаад зодчээ зурулдаг. Тэгвэл одоо бид нарт энэ тусгаар тогтносон байхгүй шүү дээ. Улс орон ерөөсөө дэлхийн бүх улс тэгээ нэг одоо еврей масаны бүлгэлд удирддаг байхгүй. Ерөөсөө энэ чинь дэлхий чинь Чингис хаан бүгдийг нь удирчээсэн шүү дээ. Ерөөсөө дэлхий пирамид байт юм байна. Ерөөсөө үеийн үед ирээдүйч тийм байна. А дээр үед ягаад эколог аюулгүйсэн гэхээр монголчууд удирддаг байсан юм байна. Монголын алтан нуруунаас ариун цагаан сэтгэлтэй хаан хатнаа дэлхийн бүх улс авдаг болохоор хүмүүс нь ад жаргалтай ямар ч фашизм байхгүй ад жаргалтай амьдэрдэг энэ нөгөө энэ галуу юулах аюулгүй байсан юм биш үү? Одоо намд ор газраас ингээ удирдах тахаар экологоос үүдгцсэн юм байна. Одоо энэ Монголын алтыг ухах, одоо энэ тэнгэр уулыг ухаад Киргизээс тэнгэр уулаас нь 600 тонн алт авахд Киргиз юу ч аваагүй өрөнд орсон. 4 удаа иргэний дайн болсон. Ялсан Баатар нь бүгдээр боол, тэр гадны боолууд байсан. Аль тал нь. Ингээд энэ нэг мөнх зэвдэгтэй газрыг ухахарч одоо энэ хөргөлтийн систем дэлхийд даяар эвдрээ дэлхийд даяараа халуун энэ Бээжин хизээ юм агааргүйсэн юм бэ? Энэ Польш, Европ, Герман чинь зундаа агааргүй өгч шүү дээ. Одоо бүр нөгөө далаа доорх газрууд усанд орж шүү дээ. Намдаар газрууд. Хөргөлтийн систем нь ингээд энэ Монголын өндөрлөгт эвдээ хийцэн байгаа байхгүй юу? Одоо энэ хөвсгөл рүү 90 онд ингээд явж исэн хүмүүс гайхаж шүү дээ. Нийл ус байсан чи одоо нийл сайр болсон юм. Тэгэхээр энэ бид нар бол маш том нүгэл хийсэн юм байна. Монголын 3 сая хүнийг алсан биш. Энэ дэлхийн бүх хүмүүсийг алцчихсан ийм айхтар одоо нүгэлтэй алуурчдаг гэдэг байхгүй энэ одоо тэр хятадын язгууртнууд. Та бас энэ талаараа олон улсын хурлуудад оролцож одоо энэ ногоон дэлхийн талаар бас нэлээд дуу хоолой өргөдөг юм байл ш. А тэгээд тэрэн дээр ер нь
одоо ярьдаг гол асуудал нь юу вэ? Мэдээж одоо бүгд л энэ дэлхий чинь даацаа даахаа боллоо тий. Одоо өөр хэдэн ч дэлхий хэрэгтэй. 5 дэлхий хэрэгтэй. Тий, одоо хүндрэлтний хязгааргүй хүслийг хангахад тий. Тэгээд энэ дулаарл гэдэг юм. За ингээд одоо намдор газрууд усан дор нь галуу юу гэхэд ер нь ойрхон болдог. Энэ болгоныг ингээд тогтоочихсон байж байгаа. Тэгээд одоо энийг одоо аврах тэр гарцыг нь юу гэж харддаг юм. Тий, энэ ерөөсөө энэ дэлхийн эрдэмтдийн хурлаа шүү дээ. Тэр эдгээр юун дээр тохирсон гэхээр энэ авилга гэдэг юмыг нас болж энэ ногоон дэлхийн сүнжийг мэдж байна те. Тэгвэл энэ авилга гэдэг юм юунаас гардаг юм гэхээр нийгмийн хөгжлийн хуулиараа нийгмийн тогтолцооноос. Энэ ардчлал гэдэг улс төрийн тогтолцоо бол авилгыг бүр ингээд урд өмнө хизээж байхгүй хэмжээнд нь таазанд нь тулгтай юм байна. За хаан засаглын үед байсан авилга бол маш бага, нүдэнд үзэгдэхгүй. Бүр ингээд нүдэнд харагдахгүй тэм жижиг байхгүй. За тэгэхээр тэр эрдэмтдийн хүсэл бол ийм байлаа. Хэдэн тербум эдсэн алгоргууд бид нар сайн биш ээ. Энэ галуу юулах гээд байна. Эннээс яаж аврах? Тэгэхээр би нөгөө улс төрийн тогтолцоог ярьсан. Тэгсэн чинь 90% саналаар минийхийг нүүб рүү явуулсан. Санал хураагаад. Тэр нь таны ямар санал? Тэр болохоор энэ би чамд сая ярьсан тэр улс төрийн тогтолцоо байхгүй юу? Тогтолцоо авилгалаас ногоон дэлхий, авилгал ногоон дэлхийгээ сүрүүлж ийн гэхээр тэр авилгалыг бий болгож байгаа юм нь энэ нийгмийн тогтолцоо байна гэдгийг та хэлсэн. Тэрнээс биш одоо тэгээд шинэ тогтолцоогоо би тайлбарлаад яг өөр чи ярьж байгаа юм а би ярихгүй юу диалектик хуулиар. Тэрнээс биш одоо өнөөдөр энэ авилга хийсэн одоо хэн бэ дээ? Амар ойсгол юм уу хийн? Эднэр биш байхгүй юу? Эднэрийг шорд ихэд ямар хэрэгтэй юм бэ? Дахиад нэг тийм хүн гараад ирэн 100 жилийн дараа эн чинь дахиад гараад ирнэ. Яг гэвэл үндс нь энэ тогтолцоо байгаа цагт нөгөө буруу машин байгаа цагт үр дүнд гарна шүү дээ. Тэгэхээр бид нэр хүнтэй тэмцэх шээ. Энэ тогтолцоотойгоо тэмцэж бид нэр амьд үлдэнэ. За тэгээд бид нэр шоронгуу болох хэрэгтэй, атагааг татан буулах хэрэгтэй. Тэгээ нэг ч хүн шоронд орлогоогоор эндээс гарцсан гэхэр чинь дэлхийд од болно сте. Тэгэхээр дэлхийн хүн болгон бид нарыг даана. Бид нар дэлхийн нөгөө тренд нь болох байхгүй. Ингээд нэг юм гой гарцаага хүн төрөлхтний түүх гурвал ингээд явж байгаа нэг гурван танхим л олсон байгаа. Нэг нь шүүх танхим хаан те. Нөгөөх нь эдийн засаг авч явдаг ихтгэл баянууд байна. Лордын танхим, ил лорд нь лорд болсон. За тэгээд энэ хоёрыг энэ борчуудын танхимыг хаан өөрөө санаачилсан юм. Яг тэгэхээр хааны нууцаар татвар аваад байна шүү дээ нөгөө ихтгэл баян. Тэнгуут нь борчуудын танхимыг тавиад хаанд матаас өгдөг. Ийм үүрэгтэй хэвлэл телевиз мэдээлэл واخгүй. Дээр үйл хэвлэл телевиз واخгүй. Тэрнээс биш энэ борчууд эренгуудаа сайд болоод тулгаа их боломжгүй. Одоо борчууд тийм танхимын сайд нар ямар тэнэг юм хийж ийн мэдэж байсаа дандаа хулгай хийж байгаа зү. Таны тэгээд одоо энүүгээр явцсан улс орн гэж байхгүй ш. Дэлхийн бүх улсын Монгол алтагаас нүүлсэн мөсөн галвичийн дараа энэ Алтан нурнаас 4 удаа амьдрал эхэлсэн. Энэ хүннүүчүүдийн бүх одоо археологийн олдор дэлхийн бүх улсд байдаг. Тэгээд Оросуудын энэ судалгаагаар хүннүү үед овшины наци. Энэ үндэстэн биш энэ балаа юм хаасаагүй байдаг балаа юм гэж нэрлэлцсэн байхгүй. Тэгэхээр Максим Гласко гэдэг Орос эрдэмтэн заяа. Монгол авгатай, Монгол төрсэн заяа. Тэр хүн энэ Оросын бүх хотуудыг Монгол угшлыг олцсон. Тэгээд энэ одоо энэ Сибирь Кавказд байдаг нөгөө Старый Абрец гэдэг нөгөө жинхэнэ ориг орсууд байна шүү дээ. Тэд нөгөө бөөгийн юм хийдэг. Яг Монгол заншлаар амьдэрт юм байна. Нөгөө Ленин багшийн спонсор юм байсан. Еврей масанчууд байсан. На хаана ал энэ язгууртнуудыг ал гэдэг тушаалгчгүй юу. Тэнгуудын чинь Орос Монголын бүх энэ язгууртн юмнуудыг алдсан. Тэгтээ уучлаарай хүний далд хүнсрэг алж чаддаг юм байна. Энэ хүмүүсийн сүнсийг алж чадахгүй. Энэ хүмүүс чинь буцаж ирээд энэ тэнд төрөөд одоо энэ жил гэдэг хүн 2012 онд Английн хатааны зарлаар Австрали хүн 10 жил тэнд амьдрахтаа Чингис хаан, Атила хаан, Артур хаан, Иван Гроссник тэнд вангийн торгууд хүний гидсэн төрнө гэд 10 жил хайсан баг. Тэгээ аав нь Бээлийн торгууд байна гэд. Тэгэд хаяаж ингэж мэдчихсэн чинь квантын биологийн шинжилгээ ухаанаар айл болгонд өөр долгион байд юм байна. FM 101 102 гэдэг шиг. Тэгэхээр яг шар шуу шиг зүгийн шиг яг тэр долгионоор хайгаад гэрээ олж ирээд хаал гандуурхгаар өөрийнхөө удмын хүн тэр удмыг төрүүлдэг хүмүүс нь вангийн торгод хүмүүс байхгүй. Тэгэхээр галдаа боркор чинь тийм үү. За галдаа боркор шиг хүмүүс энэ төрд байсан бол хизээч энэ ард түмэн ингэ зоохгүй бүгдээр ажиргалт байна. Тэр хүн
хүний ам руу хэдэн сая доллар хийсэн тэр хүн амааж имичээд хийхгүй. Тэр нь энэ нөгөө далд хүнсэрт байгаа байхгүй. Энэ үнчин тархины мэдээлэл гэсэн үг. Энэ юунаас ирдэг гэхээр медитар уургаас ирдэг. Тэр медитар уургийн мэдээлэл нь ДНК-гаас ирдэг. Хоромсон доторх ДНК-гаас ирдэг. ДНК мессежер болж ирдэг. ДНК дата центрээс ирдэг. Тэгэхээр энэ бол энэ механизм чинь интернетээр байгаа open source шүү. Би зохиож байгаа юм биш. Тийм учраас хятадууд дандаа торгууд хатан авдаг гэсэн юм байна. Одоо энэ ван ухтаа нөхдөөд чинь. За, манжийн хатан вангийн торгууд байсан гэ BBC story дээр байгаа сте. Манжийн хамгийн сүүлийн хан пуучин нөгөө баригдаад сэлмээ өгөхдөө орс хүнд өгөхгүй харин халим хүнд өгчийг гуйж аваад өгсөн гэж байгаа юм. Тэр энэ монголчууд чинь дэлхийн эцэг Атила гэдэг чинь эцэг гэсэн үг байхгүй. Эцэг хаан гэсэн үг. Ата ил гэсэн үг тий. Тэгвэл Византум гэдэг чинь Атила гэсэн үг байхгүй. Византын чинь Изант гэдэг чинь Изан гэдэг чинь Изан залгимэр гэдэг торгууд хараал байна шүү дээ. Эцгэн залгимэр гэдэг. Изан гэдгээс эзэн гэдэг үгс. Энд чинь энэ бүх түүх соёл чинь энэ хилэн дээр ингээд Визант, энэ Европ, Монгол, Хятад, Манжийн хилэн дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ Персийн шүмэртэй л ерөөсөө дэлхийн бүх улс ингээд байлдаг гэсэн юм. За одоогийн энэ Манж, Хятад, Турк, Казак, Монгол эдгээр бүгдээр нэг тал Алтан нуранаас доош буугаад очиж штэ. Кяданчууд Алтан нуранаас очсон хүмүүс. Одоогийн байшуд. Тэд нэр очиход тэднийг боол болгодог хүн Персийн импая гэдэг Персүүд чинь маш хүчтэй. Одоо арай олон жил, сая жилийн өмнө ч юм уу Алтан нуранаас очсон л хүмүүс байхгүй. Тэнгуут нь тэрийг Атила хааны үед яг тэр түүхээр нэгээд нөгөө бидний чинь халах гэд нэрлэлт юм. Алтан нуранаас хайлж гарсан болохоор энэ Middle-East-д тэгээд Удмурт нь халах гэж хүмүүс байна. Оросд. Тэгээд нэг Калининград гэдэг чинь Калин төр гэдэг. Халах төрхийг Калин төр гэдэг юм. Тэгээ халах гад 9 гадын нэг нь одоо л энтгэд байна. Соёлын хүчээр ингэж уяраагаад тэгээд энэ Персүүдийн аймаг отог болгоны ноёдыг ингээд монгол хүмүүс тавиад халах хүмүүсийг тавиад Калантар гэдэг нэрүүд ингээд энэ Персийн шүмэрдэг өдөртөө монголчууд өдөртөө явжсэн юм. Тэгэнгүүт ингээд бослог гараад 5000 жилийн өмнө янз бүр болоод тэгээд тэд нар энэ одоогийн армен руу цугцсан юм байна. Тэгээд одоо энэ арменд байгаа Калантар гэдэг хүнээс гарсан хүүхэд байгаа байхгүй. Тэр чинь одоогийн энэ Лавров байхгүй. Энэ чинь монгол хүн байхгүй. Гэтэл энэ хүн чинь нөгөө тархиа угаалгach Монголын бүх юм ингээ хааж боож штэ. Яг энэ хүн ингээ далд тухамсараас сэргийх юм бол энэ хүн чинь энэ Персийн шүмнэрүүдийг Монгол ухаанаараа удирж исэн хүний одоо удам тэр бүх мэдээлэл нь өөрт нь байгаа байхгүй. Калин төр гэдэг хүмүүс. Тэгэхээр уг нь бол биднэрт ингээд бүх юм боломжтой байхгүй. Бүх хүмүүс чинь бүх монгол хүмүүс чинь одоо ингээд энэ дэлхийн удирж штэ. Одоо жишээ нь Дональд Трамп шүү дээ. Эн чинь 16-нд юу гэж хэлсэн гэхээр одоо Билл Клинтон ч гэсэн бас хэлсэн. Энэ Билл Клинтон болохоор энэ дэлхийн асуудлыг бид нар чадахгүй монголчууд л чадна. Монголчууд хийх ёстой гэсэн. Билл Клинтон болохоор та нар дээр үеийн яс аншилт орчихоо гэдэг байхгүй юу? Арчлал гэдэг чинь удлаа энэ бол дарангууллын механизм тий. За дээр үеийн одоо тэр Кельтик яс жишээл Византын яс аншлаараа яах юм бол дэлхийн бүх хүмүүсийн далд ухамсарт байгаа мэдээллийг ашиглах юм байна. Тэр нь болохоор нөгөө дэлхийн бүх улс Алтан нуранаас гаралтай болохоор өвд эцэс айдаг тэр далд ухамсараас айдаг шүтдэг. Тэгэхээр Монгол алтаагаас хүмүүс очиод тэг бүх дэлхийг ад жаргалтай болно, авилгагүй болгоно. Энэ бүх юм сэргэх болохоос биш шинээр хийх биш. Дээр үд байсан юмаа сэргээ гэдэг байгаа байхгүй. Тэр нь энийг хэлээд байгаа. Яа тэгэхээр манайр чинь одоо герман гэдэг чинь герман гэдэг чинь эрдэмтэн гэсэн үг байхгүй. Германчууд ч Атила хааны үед л байгуулсан монголчууд. Тэрний нэг өвөө нь болохоор энэ Армен Азербайджааны дунд байсан монгол байхгүй. Хазар монгол одоогийн Ашкеназийн жив хүмүүс байхгүй. Ингээд тэр чин далд хумсараараа ингээ бүх юм аваад. Ер нь бол ингээ дэлхийд даяар бүх юм бэлэн болсон байдаг. Манай монголчууд энэ хоорондоо ингээ байлдаад байна шүү дээ. Ер нь Монгол, Хятад, Манж гэсэн 3 парагшл Монголд 30 жил байлдлаа. За 100 жилийн өмнө ч гэсэн бас байлж байсан. Тэр одоо гиндэн гээд Манж хүн баахан монголчуудыг алгаад. За тэрний өмнө тэр цэрэнд орж гээд одоо энэ Бэтлес гүшүүний тэнд байгаа тэр Хятад нөхөр гарч ирээ баахан монголчуудыг алсан. Тэнгуут Оросууд чавуулсан гаргаж ирээд нөгөөдөлийг алсан чим. Ингээд энэ гурван л тулаан байсан. Одоо ч гэсэн байна зэ. Монгол ялагдсан тэгтээ. Нөгөө зинэ миний чи өгцөн шүү дээ. Бид нар ерөнхийд ялагдсан тий. Нэмд орж болохоор нөгөө нойтон мөчөр болоод тэг амьд үлдсэн. Хор уугаад үхээд сэрсэн.
Тэгтээ амьд үлдсэн. Тэгээ хор ус хүн чи ааш таас тий. За тэгээд ерөнхийдөө бид нар 30 жил ингээд манж хятадын дарлал явж байгаа байхгүй юу. Тэгээ гэтэл Персийн шүмэрүүд энэ манжийн дарлаас өмнө энэ гурав чинь нэг л ус байсан байхгүй юу. Тэгэхээр бид нарыг дунд ясгаж байлдуулсан энэ чинь Персийн шүмэрүүд. Тэд нар эцсийн дүнд нь дайнд ялцсан биш. Чингис хаан очоод ингээ газар болсон ч гэсэн бид нар одоо ялагдсан биш үү. Тэгэхээр тэд нар инх амгалан хаанд энэ дэлхийн бүх мөнгийг цуглуулж өгөл тэгэл өөрөөр нь ус тулцсан. За энэний тод жишээ гэвэл энэ гурван улсын далбаан дээр тэр Персийн шүмэрийг хараал гэдэг. Тэгэхээр хүмүүс ингээл нар сарыг ингээ хараал гэж ойлгохгүй гоё нар штэ гэж бодод байна штэ. Тийм биш уучлаарай. Бидний одоо хятад манж монгол хүмүүсийн одоо энэ турк хүмүүсийн энэ хоромсоонд өдр байдаг дата центрт нь тэрийг үзэн яддаг байхгүй яа нар сарыг уу тий яг тэгвэл Персийн шүмэрзүүд нар сараа дээрээ тавьж байгаа бид нарыг боол болгож ирсэн тэр мэдээлэл нь байгаа байхгүй энэ гурван хүмүүст энэ манж турк монгол хятад гурван хүн бүгдэнд энэ мэдээлэл байдаг байхгүй тэгэхээр буруу юм ингээд шүтээд байна шүү дээ хятадын далбаа туркийн далбаа монголын далбаад тэгээд энэ нэг төрийн цуулч яг тэр Персийн шүмэрийн далгион байхгүй тэгэхээр тэрийг ингээд шүтээд байхаар яах вэ гэхээр би тэрийг гоё гэж харсан ч гэсэн уучлаарай энэ гурван хүмүүсийн чинь хоромсоонтойгоо мэдээлэлтэй харшилахаар энерги нь унаад ингээд энэ чинь ингээд сүндэг энэ үндэст нь сүнэх аюул төрдөг юм байна. Тийм үү. Гэхдээ монголчууд ч одоо нар сар шиг хэлбэртэй загас шиг хэлбэртэй байгаа сте. Тэгэхээр эн чинь тэр шар өнгө те. Персийн шүмэрүүдийг энэ Монгол, Хятад, Орос одоо юу гэдэг Турк энэ дөрвөн үндэстэн очиж газар булаад алж хагаад яг тэгвэл энэ дөрвийг л боолчлоод гэдэгс нэг мангас байсан шүү дээ. Мангасыг ингээд булж яхад үзэн яддаг байсан юм тэр байхгүй юу? Одоо бидний далбаа дээр байгаа юмнууд. Яг тэгэхээр тэд нар чинь тэр Персийн одоо та нар Мароккод очиод үзээрэй яг тэд нар чинь байгаа. Тэр буддын сүмнүүд шиг байна. Чингис хаанаас цухтаад Мароккод Тунист очив. Тэгээд энэ Молт гэдэг арал дээр. За тэд нар яг Гавантын зөв долгион цацаж хүн болгоно стресс болгодог болохоор Марокко хүмүүс бүгд тэр хазаргалт нүдийг хараараа айцтай хүн байхгүй. За яаж мөргөлж байсан ч ууралдгоо. Тэгэхээр тэд нар бол Гавантын биологийн шинжилгээ ухаанаар маш мэдлэгтэй хүмүүс зөв долгион цацаж өөрсдөө цэвэрлчихэд буруу долгионыг инх амгалан хаан зааж өгöd ингээд шарын шашин тэрийг ингээд хавчулж өгöd ингээд лам нарын энэ одоо 90 оноос хойш та нар дэлхийн газрын зургийг хаар цөлжилт маш их ихсэн. 90 оны социализмын 70 жилийн байхгүй болсон. Тэгэхээр энэ шарын шашин чинь тийм одоо нэг ямар нэлээ наадам хийгэн гутал үер болсон шүү дээ тий. Энэ шиг энэ Гавантын долгионд ингээд давтамж янз бүрийн давтамж өгөхөр энэ чинь Гавантын долгионоор ДНК мессеж байна шүү дээ. ДНК-гийн 3 үсгний хоорондох зайтай адилхан юм байна тэр долгионы урт нь. Тэгэхээр энэ бүх амьд амьтны уургийг өөрчилж тийм ээ. Энэ загас, хорхоо, шавж юу гэдэг энэ амьд болгоно. Тэгэхээр тэр амьд амьтан болгон хөдөлгөөр энэ байгалийн янз бүрийн гажуудал гард юм байна. Цөлжилт, тэгэл уул, ус, үер юу гэдэг юм бүх юм. Энийг Чингис хаан ашиглаж дайснаа тэр одоо салхи шуурах те зуд мудаар ингэж дэвтээчээд араас нь очдөг гэсэн. Нөгөө талаас одоо ч гэсэн заяа Чингис хааны үеч Атила хааны үеч гэсэн нэг юм болж исэн. Кингис наричэ гэдэг юм энэ Английн Йорк хотод хийдэг. Наричэ гэж одоо бараа ангиар наашраач гэж Кингис Чингис хаанаа дууж штэ. Чингис гэдэг чинь нөгөө манжчин улсын гэдэг хараал штэ. Кингис гэдэг байсан. Одоо Молор эрдэнэ философч англи, перс хэлэн дээрээс, герман хэлэн дээрээс ингээд шаал өөр их сурулж уншиж байгаа байхгүй манусынхаас. Манус бол энэ Мао Цзэдун манж шүмэрүүдийн л нэг худлаа юм уншдаг штэ. Гэтэл тэр хүн яг үнэн түүхийг уншаад Чингис хаан чинь Казахстанд байсан юм. Самарканд Алтай нурууноос цаашаа ирсэн энд ирж байгаагүй гэдэг байхгүй хинтэд байгаагүй гэдэг байхгүй. А хинтэд ягаад Чингис хаантай андуурсан гэхээр Гүй хааныг оршуулсан. Гэхдээ Гүй Кен гэж оршуулсан гэдэг хүн. Кен гэдэг чинь одоо хаан гэсэн үг. Кен тэгэхээр хаант. Тэгээ Кенти гэдэг аим гэсэн. Хэрвээ энэ үнэн бол Атила хааны цэргүүд одоо англо-саксончууд тэр байх ёстой шүү. Тэгвэл Атила хаан тэнд очиод ариун тэр гэж орилоод ариун Артур нэртэй болоод Кент гэдэг аймаг байгуулсан. Өөрийнхөө хүүд Кентиш гэдэг хот байгуулж гисэн. Тэр нь метроны буудлаа байдаг. Хаан гэсэн үг юм биш үү тий. Кент гэхээр хаан засгал, Кен гэхээр хаан. Кинэ. Тэг Кентон гэдэг нь Кито болсон бохоо Оросоор. Бас л хоёр утгатай байхгүй. Хинэ эсвэл хаан гэсэн. Тэг Кингис гэхээр
Алали гис гэл бид нар чинь хүүхдийн толгоон дээр гис гэдэг шүү дээ. Тэрэн шиг кен гис гэхэр нөгөө хаан нөгөө дайсны хүртэл тэрж авч үнсдэг. Энэ бол философи байхгүй. Энэ чинь одоо Чингис хаан чинь дайсны хүртэл ингэж өршөөж иж яасан жамх болохоор бүх дайснаа халаад тооцоо бодохоор газараа шалдаа уцарсан шүү дээ. Тэрэн шиг энэ философи байхгүй. Одоо энэ хүмүүстэй эвлэрэх ёстой, дайсны хүртэл өршөөх ёстой, ирээдүйд чухал байхгүй. Өнөөдөр энэ амка зантка хоёрын ингээд агуу өхний хэрүүл хинт хэрэгтэй. Ирээдүйдтэй дахиад амка зантка шиг хүмүүс гараал ирнэ. За яг л энэ систем байна шүү дээ. Таа ч гэсэн тэнд очивол яг л тийм л байх. Аагүй би арай өөр юм. Би бол энийг өөрчлөнө. Энийг би бол шал өөр арга барилаар ажилласан. Би үндэсний хөгжилтэд дарга авсан шүү дээ. Агент. Тэнгуудаа би энэ Америкийн дөрвөн байгууллага хүмүүстэй яриад өөрийнх нь дүрмээр зодоод тэгээ өөрийнхөө онолыг яриад дараагийн сонгуульд энэ Платоны эргэлтээр Трамп гарнаа. Дональд Трамп гарна гэхээр нөө шоолс байхгүй. Гарцсан чинь итгэхэд Америкийн хоёр дарга ирсэн. Сангийн яамнаас нь Азийг хариуцсан хоёр дарга ирэхгүй юм. За тэгээ тэнд ингээ ярьж байгаад би зүгээр нөгөө өөрийн сэтгэлд байдаг хүннийгийн төр ёсны бүх юм турсан бүгд үнэмсэн. Тэгээд яаж мэдсэн? Ингээд яриад нөгөө тэр хүмүүст онлоо яриад тэгэл тэрний дараа тэд нар ингэдэм билээ. За яах вэ? Юу их хөөхөрнгүй одоо энэ Монголоос та нар айгүй их мөнгө авсан. За энэ ингээд 1000 патент хийсэн спонсор хийсэн хүмүүс байна. Эднэрт ингээд грант өгсөн байхгүй. За тэгвэл чи ямар хэдийг өгөх юм хэрэг. За доотлол нь $10,000, дээдлэл нэг хүнд $100 өгсөн ч болж ийн гэж байгаа. Миний бүх хэлсэн юм болж ийн гэсэн. Тэгээд тэд нар яг дээшээ ороод тухайн энэ сангийн сайд руу чойжоор орсон юм. Тэгээд дээр нь мэд арга байсан. Тэгээд эднэрийн ингээд юугаар намайг дарсан. Тэгээд би яагаад гэ гайхаа гомжсон. Эднэр чи ганц намаагч биш бүр Женког дарж исэн хүмүүс шүү дээ. Женко сайн шандад ингээд Монголын баатар болол үндэсний үйлдвэрлэлийн баатар болол тэр аж үйлдвэрийн парк байгуулчвал энэ ер нь энэ Монголыг хөгжүүлэхийг хүсдэг хүмүүс дээр байгаад дэдэм бэ гэж би ойлгосон. Яг тэгвэл энэ хятадын компаниуд даалгавар өгсөн, спонсорлцсон. За Монголын тэр төмөр үйлдвэрийг хаачих би төмөр зараа. Ийм ингэж яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр Женкосыг тим эрх мэдэлтэй мангасыг дарж байгаа юм чинь наад шиг ямар ч эрх мэдлгүүнийг ингээл түүг ганц нөлмөл төр чинь дугуулчихна үстэй. Тэгэхээр нь би тэгээ заа байлээ. Тэгээ тэнд би юу ч хийхгүй зүгээр ингээд цалингаа аваад явж байгаа байхгүй. Тэгэхээр нь би арайч ингэж одоо тий манан хооштэйг би тэрийг хаяа явцсан. Одоогийн англичууд шүү дээ. Дөрөв тойргууд аялахаар ярина шүү дээ. Лондонгоос бусад бүх газар. Хадаш how is it going then this isn't бэм ингэж ярьдаг. Энийг крафтод инглишгээ бас хазгай хэлгэж шоолцсон. Тэгээд зарим торгууд хэл байна. Одоо хамаанго го Шотландд бол го үгүй гүхийг. Тэгээ хамаанго гэдэг чинь хамаагүй гэсэн үг байхгүй. Тэгээ англичууд хамаанго нь хавинго болцсон байхгүй. Их мэтэл маш ойрхон. За сүүлийн үед их далд ухамсар хэр шинжилэл шал өөр салбарууд руу их гүнзгий орж байгаа болтой юм аа өөрөө. Гэхдээ би сайн дэс нэг сүүлийн 2 жил ирэхээс өмнө Англид SL гэдэг эмнэлгийн тоног төхөөрөм шийдэх компанид орохгүй юу. Тэгээд тэр чинь ингээ яг би зөвхөн софтвер хийн л дээ. Хэдэн жил сая Англид байж байгаа тэр үү? Сүүлийн 7 жил. За. Гэхдээ яг хуу энд 1 жил ирнэ штэ бас дунд нь. Тэгэл юм хөөцөлтгөөл бүтгээл энэ хүмүүс амлаалаа. Тэгэл худлаа 1 жил хүлээсэн байд. Тэгэхээр нь буцаж очиж 1 жил ажиллаад 90 очно 7 жил болцсон. За тэгээд тэр компани софтверийг чинь эмнэлгийн тоног төхөөрөмж гэхээр бас нэг эмнэлгийн тийм internal training суудаг байхгүй. Тэгээд суусан чинь нэг уург муург энэ ковидын үхлээр тэд нэр их бизнес хийд юм бэ. Ирээдүйн ковидаар яаж бизнес хийж мөнгө олох вэ гэл ингэдэм байл л да. Тэгэнгүүт амар юм би тийм мөнгө л олох бодож байгаа шүү дээ. Ковид ч одоо зохион байгуулалттай байсан гэдэг чинь үнэн болж таарав. Тэгээд тэр ковидын үхлийн шалтгаан ийм юм байна. Одоо хүн ингээд ижлэгэн агаарт, ижлэгэн хоол унтаа байгаа хүмүүсийн цуснд хүчил төрөгч юм чи өөр байгаа байхгүй юу? Тэр нь болохоор хүчил төрөгчийг зөөдөг тэр ялцсан хэсэг нь уурга юм шиг байна. Тэгээд тэр уургийг чи одоо байшин гэж бодсоо. Тэр байшингийн чанар чинь тэр барилгын зургаас хамаарна шүү дээ. Тэр барилгын зураг нь ДНК мессеж юм байна. Тэгвэл энэ ДНК мессеж яагаад мууган гэхээр энэ усны чанараас болж мууд юм байна. За тэгвэл Бээжингийн ус яагаад муудсан гэхээр Монголоос ирдэг ус нь ингээ эвдэрчилчлээ шүү дээ. Бид нар энд маш том нүгэл хийсэн байгаа байхгүй юу? Энэ хятад өгсөн хүмүүсийн буруут нь бид нар юм байна.
Тэнгүүд эн чинь Гямлан нурууны ус, Алтаа нурууны ус хоорондоо газар доогоорс байлдд юм байна. Тэнгүүд нэг нь байхгүй болохоор нөгөөтг нь дагамгаалаад ер нь Гямлан ус чинь бүх төрлийн вирус байд юм шүү дээ тэр юун дотор. Тэгээд тэр шүүлтүүрээр гарч ирсэн ч гэсэн ингээд уугаад шууд ингээд мажихгүй ч гэсэн тэр чинь ДНК-г нь муутгаад идэм юм ингээл хэдэн 10 100 жилээр 1000 жилээр. Тэгээд ДНК муутгар чинь хүчил төрөгчийн зөөх чадвар нь муучгаар ковид өрхөйдөг байхгүй. Тэгээд энэ ковид чинь дахиад ингээд яваад энэ дэлхийн хүн амыг өчнөө багасгана гэдэг энэ чинь амар муухай тийм явж байгаа байхгүй. Гэтэл Белорус чинь ямар ч вакцин хийгээгүй нэ одоо Белорус хүмүүс зүгээр л амьд явж шít. Би сая Туркид нэг таарсан 2 Белорус зүгээр л явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь одоо вакцин ер нь бол дэлхийн хүмүүсийг л багасгах тийм л юм ингээд явж шít. Одоо шинэ Английн биз жилийн өмнөөс гарахгүй болсон өгш хүмүүсийг явуулахгүй. Тэгэхээр энэ засгийн газрууд дотор хуйлдаа мэдсэн байсан юм шиг байна тий. Ингээд энэ ч маш айцтай нийгэмд бид нэр амьдарч штэ. Гинт насураад байгаагийн шалтгааныг ковид гэж манайхан бол таамаглаад. За тэгээд энэ нөгөө нэг тэр муухай юм ярих байл гоё гэгэл юм ярь. Тэгэхээр энэ юу яж штэ. Одоо хүн өхгүй байх аргыг зааж өгөх гэдэг штэ. Тэр нь болохоор энэ уурга яаж сайжруулах вэ? Энэ усны чанараас болоод муутсан тий. Тэгвэл хятадын лишими хаан энийг сайжруулж ирсэн байна. Хятадын ард түмнийг. Тэр нь болохоор нөгөө гэрийн крестчний тэмдэг шүү дээ. Гэрийн тооно. Тэгээд уурж өмчгөр баахын битцсэн. Тэгээ түрүүний өөр Монгол оюутнаар орчуулсан байхгүй. Тэгсэн чинь мөнх тэнгэр биш. Тэнгэр мөнх гэд битсэн бэ. Нэг хэсэг нь. Ямар ч байсан. За тэгээд энэ бол Шведээс, Оросоос, Англиас Хятад олддог эд байхгүй юу. Тэгэхээр Хятадын лишими хаан яг 630 онд яг энэ Европт болж ирсэн бүх процессыг Монголд хийж ирсэн. Ерөөсөө энэ дэлхийд даяараа Монгол философор, Монгол улс төр ажилт гэсэн. Тэнгүүд лишими хаан тэр Монгол бичгийг Хятад хүүхд болгон зааж өгөөд тэрийг уншаад монгол хэлээр сурахаар дээр үеийнх нь нөгөө дата нь гарч ирээд ДНК-н сайжраад хятадууд сайжирч исэн юм. За тийм учраас энэ хөдөөний хятадууд нь яг монгол царайтай байдаг. Энэ Динсафнаас хойш генийн хоолнд харцсан Бээжинг хятадууд нь ингээд нүдэнд бүлтийгээд ерөн мултарч штэ. Энд чи ерөөсөө энэ олон улсын дэлхийн мапын бодлогоор энэ хүмүүсийн хороогоол тэгэл өөр улс байгуулагч нэг юм явж байгаа байхгүй. Гэтэл одоо тэр хөдөө мөдөөгөр нь байдаг хүмүүс нь тэр өөр юм айдад органик юм айддаг хүмүүс нь яг л монгол царайтай бөө мөөгөөр шүтдэг тийм тэнгэрийн шүтдэг хүмүүс ингээл хятадаар дүүрэн биш үү. Тэгээд нэг ийм судалгаа явуулт юм байл та. За энэ ирээдүйн ковид ямар байх вэ? Энэ уур яаж гэмтэх вэ? Энэс яаж мөнгө олох вэ гэж тэр чинь ингээл судалж штэ. Тэнгүүд дэлхийн бүх эмнэлгүүд хоорондоо нөгөө ижил сонирхолтой болоод нэгдээд нэг холбоо шиг юм байгуулад нууцлалтаа тэр нөгөө ДНК мэдээллүүдийг авд юм байна л да. Одоо шинэ цус ер нь энэ цусны хорт авдраас л эхэлт юм байна. Тэр одоо өөх магадaltaй хүмүүс нь. Тэнгүүд тэр мэдээлэл нь эрэхтэй хүний оог нэр нь нэг чухал биш. Гол нь тэр хүний нөгөө гарал үүсэл нь чухал гэдэг юм л да. Монголоос юм уу, Казахаас юм уу те. Тэгээ ингээл яадсан чинь ингээл дэлхийн бус надад нэг сонирхолтой байгаагүй. Тэгээ юу сонирхолтой байсан гэхээр өмнө Солонгост очиж цусны хорт хавдраар өвчлсөн монголчуудын мэдээлэл байхгүй. Тэгээ нэр байхгүй. Тоон байгаа. Статистик. Тэгсэн чинь бүгд бараг эмчлүүлэх гэж л очсон баг та тий. Тэгсэн чинь тэдний ДНК-г сонирхож харахгүй. Тэгсэн чинь тэдний бараг бүгд заяа манжуур нь Монгол гэж байгаа байхгүй. Тэгэхээр манжийн инх хамглан хааны үед төр өрж ирсэн хүмүүс чинь 11 онд өхөөгүй штэ. Яваагүй штэ. Энд үлдсэн байхгүй. Тэд нар чинь төр барьж байгаа юм. За тэд нар чинь ингээл янз бүрийн тэр нэг Персийн шүмэрийн өгсөн захиалгыг нэг шүтдэг. Тэрийг зөв гэж бодоод өөрийгөө хорлох юм хийгээд байхгүй. Манжгоо гэдэг чинь өөрийгөө хараагаад байгаа байхгүй. Го гэдэг чинь байхгүй гэсэн үг шүү дээ. Монгол одоо энэ Баруун аймгийн хэлээр манжуучин Баруун аймагт Алтаа нуруунд байсан. Байхгүй болно л гэсэн үг. Монгол хүмүүс байхгүй юу? Тэгэхээр тэд нар чинь өөрийгөө хараах юм хийгээд нь шүү дээ. Ямар ард түмэн байна? Тийм л төр байна. Тэгээ одоо ард түмэн ийм юм чинь те энэ одоо төлөөлсөн хүмүүс нь ч гэсэн яг л адилхан. Ингээ бүр сүулдэ юм ихтгэл алдчихсан. Нэг юм хэлэх хэрэгтэй. Бид нэр ингээд сонгуул өгдөг шүү дээ 4-4 жилээр. Тэгэхээр энэ гадны терроризмыг бид нэр албан ёсоор баталгаажуул тусалж байгаа. Ерөөсөө энэ терроризмыг дэмжигчд болтсон. Маш том нүгэл байхгүй. Сонгуульд нэг ч хүн очихгүйгээр энэ тоглоомын дүрмээ Монголд ашигтайгаар хийх хэрэгтэй.
А өнөөдрийн тоглоомын дүрм болохоор гадныхан ашигтай бид нар хоёр хуваагчаад өмнөөсөө зодтолдог. Би одоо бодсонхгүй энэ худлаагаасаа жүжиглэх юм болоо гэсэн чи өмнөөсөө ингээл бүр өхөж барайл зодтолтол уйлж бараад энэ үний юм шиг те. Тэгтээ бүр дээд эзүүд нь бол одоо нэг ч тэмрэлцэл үнэлцэл явж байгаа шүү дээ. Гомо юм шиг те. Тэгэхээр энэ доор байгаа нэг жижиг гарууд нь хоорондоо ингээ алцаад ах хэрэггүй байхгүй юу. А энэ бүх философиг ингээ мэддэг хүмүүс юу ч ярьдгүй. Яа тэгэхээр зарим хүмүүс ярьдаг. Яа тэгэхээр үгүй намайг хүмүүс тэгээ бодчихвол яах юм гээл нэг юм жижигхэн амбицтай байдаг байхгүй. А надад болохоор ямар ч юм байдаг. За их баярлалаа ингээд урилгыг хүлээн авч маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа танд ч гэсэн амжилт.